Би бол яг энэ цаг үед ахмадууд маань залуучуудаа бас хүндлээсэй гэж би хүсэж байгаа. Цаг үе нэлээд өөр болчлоо шүү дээ. Яг хөө мэдээж хүндлэнэ гэдэг бол залуучууд нь ахмадуудаа хүндлэх тухай асуудал их байсан. Хэрвээ та залуучуудаараа хүндлүүлмээр байгаа бол магадгүй хуучин социализм үед байсан шиг залуучууд бол бидний өмнө юу ч хэлэх ёсгүй гэдэг нэг жаахан дайрах маягтай өнгөстэй харилцаа байдаг ш. Тэгэх ёсгүй. Одоогийн залуучууд ч өөр болчлоо. Миний үед дугаа сугаа загнуулдаг байсан. Тэгэл одоо загнуул бол зодуулаагүй нэг юм гээд зодуул бол алчаагүй нэг юм бараг л ийм байсан баг. Одоо бол тийм байхгүй шүү дээ. Тийм учраас би бол эргээд яг ахмадуудаа миний үеийнхэн ч тийм дотор орно. Залуучуудаа хүндэлж та өөрөө хүндлүүлнэ шүү. Тийм учраас залуучуудаа бас хүндлээч. Тэр хүний одоо хүсэл эрмэлзлэл, байр суурь, үзэл бодол, одоо хүний эрх, хүүхдийн эрх, эмэгтэйчүүд баахан юмнууд ирж энэ тодорхой хэмжээгээр ач холбогдолтой. Энэ хүмүүс чинь энийгээр хүмүүжиж хүн болж байна. Тэгэхээр би бол залуучуудад харьцангуй хүндэлтэй хандаач гэж би бол хэлмээр санагдаж байгаа.